Өвлийн аялал зохиолынхоо төгсгөлийн хэсгийг хүргэж байна. Та бүхэн таалан болгоно уу? Дугаар бүлэг. Туулай. Өтгөрүүлсэн хүнсийг 5 дахь удаа эцсийн удаа тараалаа. Одоо хүнсийг ганц цэргэл тарааж яв. Аялагчдаас 9 хүн амьдулджээ. Зарим нь бүсийг гайхсан мэт гүлийн харж анх удаа үзэж байгаа мэт нүүрэндээ ойртуулан хараад хортмогоо барьчихсан юм шиг чулуудаж байлаа. Гарет бүсээ арайхийн бүслэхэд бүтэн цаг зарцуулах шиг санагдлаа. Хоол хүнсний тухай бодмогц дотор нь муухайрах шиг болов. Одоо Стивенс түүний дэргэд явна. Намайг хамгаалагч сахиусан тэнгэр гэж Гарет бодлоо. Стивенс инээмсэглэж самартай чунз идэж явна. Гарет бүүлж шахав. Яав гэж Стивенс амандаа дүүрэн чунз чихэж яваад асуув. Чиний дотор эвгүй оргиж байна уу? Чамд ямар хамаатай юм? Зүгээр л. Хэрв чи одоо унчихвал би нэг сэтгэлээр унахгүй. Бид одоо Массачусетс орох байх гэж Макураас хажуунаас хэллээ. Стивенс толгой тохив. 17 жилийн хугацаанд анх удаа ийм хол явлаа. Үзэгчид ерөнхийч тэр баярлсандаа галзуурах шахаж байна. Чи өвхлийн аяллаа талаар яаж ингэж их мэддэг юм бэ гэж Гарет асуув. Стивенс мөрөө авчлаа. Юу гэсэн үг юм? Хэвлэл бүр дээр л бичдэг шүү дээ. Юуг нь нуух юм? Стивенс чи аль чухал яах вэ гэж Макураас асуув. Стивенс инээд алдлаа. Бороонд норсон түүний сөргүү сахалтай царай өлсөн арслангийн хамар мэт харагдана. Чи юу гэж бодож байна? Том шар Кадиллак аваад өрөө бүрдээ өнгөц зураг тавина гэж бодоо юу? Чи амьтан хамгаалах нийгэмлэгт хэдэн зуун ногоон хандивлах байх гэж би бодож байна. Стивенс хонтой адилхан болчихж гэж Гарет хэллээ. Төмөр утсанд орооцолцсон хонтой. Би ингэж бодож байна. Тэд Массачусетсийн хэлбэртэл 25 км үлдлээ гэсэн самбарын хажуугаар өнгөрлөв. Нью Хэмпшир муж өрдөөл Мэн, Массачусетс мужуудыг заагалсан нарийнхан хонгил байжээ. Гарет гэж Стивенс найзрахаагаар асуулаа. Чи эхийгээ хосч чадах уу? Найз минь болж үз. Гарет амандаа том гөвчийн шоколад хийлээ. Гидсэн мушгирсан ч тэр шоколадыг залгиж орхив. Гидс дотортойгоо хэсэг тэмцсний эцэс тэр яллаа. Би дахиад 1 хоног явж чадах байх. Хэрэгтэй бол 2 хоног. Тиймээс чи наад тоглоомоо орхиж үз заа юу Стивенс. Наад чунзаа гутар. Стивенсийн уруул үл мэдэг нарийнсан жимэхийг Гарет анзаарч сэтгэлэн сэрхээд ирэв. Стивенс чи өөрөө яагаад энд яваа юм бэ гэж тэр хэсэг яваад асуулаа. Бид гуравт хэлээч. Удахгүй бүгд дуусна. Харин бид чамайг Супермен биш гэдгийг сайн мэднэ. Стивенс гинэт хамаа ангайж эзэн хамаг чунзаа буцаан бөөлжиж гаргалаа. Чунз нь огт өөрчлөгдөөгүй хэвээр харагдана. Тэгээд гуйвж 2 дахь торгуул авлаа. Гаретийн чамархайн суц чанга цохилго нь мэдрэгдэв. За Стивенс яриад бай. Үүгээрээч бөөлжиж болно шүү дээ. Стивенсийн царай муудсан бяцлаг шиг өнгөтэй болсон ч биеэ барьж чадчихэ. Би яагаад энд яваа юм гэж юу? Чи юу мэдмээр байна? Би бүхнийг мэдмээр байна гэж Гарет хэллээ. Би туулай гэж Стивенс хэллээ. Бороо тэдний дух, хамар, чихэнд нь туслана. Тэдний урд явсан хөл нүцгэн шилбэнд нь хагарсан суцнууд улайрах залуу унаж толгоогоо байдгаараас авчин хэсэг мөлхөөд хөдөлгөө болов. Энэ бол пастор байлаа. Би туулай гэж Стивенс давтав. Чи мэднэ. Нохоо уралдаан дээр тавьдаг хиймэл туулай. Нохот хичнээн хурдангүйсэн ч туулайг гүцэхгүй. Яагаад гэвэл туулай нохот шиг амьд амтан биш.
Урд нь ангилд амьд туулай хөөлөгдөг байсан. Харин ноход байсгийг л гүйцэтгэхэд уралдаж өгөхгүй. Харин хиймэл туулай амар хизээж гүйцэхдэггүй. Ойлгож байна уу? Тэр намайг хуурч орхисон. Стивенсийн цэнхэрнүүд бороо гширтэн. Хуурахч биш, ховсдож орхисон. Намайг туулай болгож хувиргасан. Алиса үлгэрийн орондыг санаж байна уу? Гэхдээ Гаррет чиний зөв. Туулай, хонь, гахай байхай болох цаг ирж. Бүр 42 дугаар гудамжны янхан байхаач болох хэрэгтэй. Стивенсийн нүд гэлэлцэж Гаррет Макрес хоёрыг цооширтэн. Тэд харц буруулав. Стивенс солиорчгож эргэлзэх юмгүй. Харин Стивенс байдгаараа хахад цацсан хашгирлаа. Яагаад би өхлийн аяллаа тухай ингэж ихийг мэддэг юм бэ? Яагаад гэвэл би мэдэх ёстой. Ерөнхий бол миний эцэг. Үзэгчид түүний хэлснийг сонсож угтан баярлаж хөөрөн орилолтлоо. Гэхдээ яг ч тийм биш. Унсан пастрийг буутахад хашгиралцсан байжээ. Бурхан минь, Макрес уруулаад олов. Үнэн гэж үү? Үнэн. Би түүний зулбсаг. Тэр чин завхай хүн шүү дээ. Энэ ерөнхий чинь. Миний бодлоор хаяагүй над шиг хэдэн арван зулбсаг бий. Гэхдээ тэр намайг хүүн гэж мэдээгүй. Тиймээс ч би ялчхул түүнээс намайг өөртөө аваач гэж гуйна. Өөрийнхөө гэрт. Одоо тэр мэдэж байгаа үсттэй гэж Макрес шивнэв. Тэр надаар туулай хийсэн жижигхэн саарл туулай. Бусдыг хамгийн хол дагуулж явуулахын тулд. Зөв юм хийсэн байгаач бараг Массачусетс хүртэл явчихлаа. Одоо тэгээд яах вэ гэж Гаррет асуув. Стивенс мөрөө авчлаа. Туулай аим орсон. Би явж ярьж байгаа биз. Тэгээд энэ дуусахгүй бол би могой шиг мөлхөндөө. Тэд өндөр хүчлийн шугамын давуур өнгөрөв. Монтёрийн дөрөө хөлөндөө огуулсан хэдэн хүн шонгийн модонд авираад гарчсан холоос аврах том хорхойнууд мэт харагдана. Цаг хэд болж байна гэж Стивенс асуув. Түүний царай борооны усанд морилцож хэлбэр түсээ алдаж байх шиг харагдана. Тэгээд энэ царай Олсны царай болж бас Барковичийн Абрахамын царай болон хувирах шиг. Дараа нь Гарретийн өөрийн царай боллоо. Турж эцээд гавлын яс шиг тариан талбайн захад босгосон мануухай нүр шиг царай. Аравт 20 дутуу байна гэж Макрес хэлээд инээмсэглэв. Сайхан өдөр болох нь тийм үү? Стивенс толгой дохив. Гаррет бороо өдөржин орох уу? Тэгэх байх. Энд тэгдэг юм. Явцгаая гэж Макрес хэллээ. Энэ чөтгөрийн борооноос холдоцгоё. Тэд бүгд дотор нь махир төмөрчигч гисэн мэт төсөөлхийн аргагүй өвдөж байсан ч цэх явахыг хичээн урагш алхацгаав. Тэд Массачусетс мужийн хилээр орж ирэхэд 7 залуу үлдсэн байлаа. Гаррет, Бейкер, Макрес, Жорж Филдер гэдэг бүдчих аргяас, Билхав, хөөрхий урд нь алуулсан Миллигантай ижил овогтой Боб Миллиган гэдэг өндөр залуу, бас Стивенс. Үзэгчдийн үүмэн шуган хажуугаар нь нүргэлнэ. Эц төгсгөлгүй нэгэн жигт бороо үргэлжилсээр хаврын ширүүн салхи хүмүүсийн малгай толгой хуу татаж өвөлс манан мошгируулна. Стивенс үннээ хэлсний дараахнаас Гаррет хачин сэтгэлийн хөөрөлд автжээ. Хөл нь ямар байснаа эргэн сансан мэт. Түүнд асар өндөр уулын орой дээр гарчгаад доор нь харагдах манан туучигдсан агуу хориглуудыг харж одоо зөвхөн уруутгаас өөр ямар ч сан байхгүйг мэдрэх мэт санагдлаа. Ачааны машин тэдний хажууханд явна. Улаан үстэй гартаа карбин барьсан цэрэг шүхрийн доор сууна. Гаррет нүүр ам цээж нь нийл цус болсон Бейкерийг харлаа. Тэр үхэж байна, тийм үү гэж Стивенс асуув. Мэдээж гэж Макрес хэллээ. Бүгд өхөн. Чи мэдгүй байгаа юм уу?
Ширүүн салхи тэдний нүүрлүү бороогоор тургиж Макроас бүдрэн торгуул авлаа. Үзэгчд зовсон шинжтэй дүгнэн дуугарв. Өнөөдөр пуужин харуулсангүй. Бороо саад болжээ. Зам хажуу тийш ирэхэд Гарретийн зүрх цохилов. Ард нь Мелиган "Бурхан минь" гэж шивнэлээ. Зам хоёр товгор толгойн дундуур эмэгтэй хүний хоёр хөхний дундуур гарах мэт зурайна. Толгодын хүмүүс битүү бүрхжээ. Гинэт Жорж Филдер ам орох мэт болов. Түүний гавлын яс шиг толгой эргэлдэн ийш тийш гарна. "Тэд биднийг идэнэ" гэж тэр шивнэлээ. "Одоо тэд дайраад биднийг идэнэ." "Үгүй байх" гэж Стивенс хэлв. "Тэд нар идэнэ." Жорж Филдер гараа алдлан хачин бүжиглэл мэт эргэлдэж гарав. Нүд нь аимшиг тавтжээ. Идэнэ. Тэр байдгаараа хашгиравч Гаррет түүнийг сонссонгүй. Үзэгчдийн хашгираа толгодоос ойж аялагчдыг алхаар зохих мэт боллоо. Гаррет буун дууг сонссонгүй. Хэдэн мянган хоолон хашгираа бүхнийг даржээ. Филдрийн бие дахин хэд эргэлдээд хөсөр унлаа. Тэр эрүүгээ бороо туслах тэнгэрүүд байдгаараа итгэлгээд өгчээ. "Гаррет" гэж Бейкер шивнэлээ. "Цус гойжоод байна." Толгод ард үлдэж одоо Гаррет хүний хэлхийг сонсож байлаа. Харин тийм байна. Энэ үгийг хэлхийн тулд Гаррет ихээхэн хүч зарцуулжээ. Бейкерийн хамраас цус зогсолтгүй хөрснө. Нүүр нь улаан болж нойтон цамцны ингэр цусанд харалжээ. "Энэ чинь тийм ч амир биш, тийм биз?" Бейкер айснаас уйлж байлаа. Тэр үхэх аймар гэдгийг мэдэж байв. "Үгүй, аймаар биш. Зөөлөн, бүлээн бороо байна. Энэ бороо биз дээ?" "Тийм ээ, бороо. Жаахан мөс байвал зүгээрсэн" гэд Бейкер гуйван олдлоо. Гаррет араас нь харан хоцров. Билл Хаф 11:30-д, Боб Миллиган 11:39-д. Тэдний толгой дээгүүр араасаа улаан цэнхэр утаа байгуулсан хөх гал маллзуулсан 6 F-111 сүнөг чонгоцууд нисэн өнгөрсний дараа нь буудуулжээ. Бейкерийг тэдний араас явах байх гэж Гаррет бодсон ч тэгсэнгүй. Тэр цамцны нингэр зам цусанд будагдсан ч найгаж гуйван явсаар л байлаа. Гаррет хайртай бас хайрлуулдаг байсан гэж бодлоо. Харин одоо юу ч үлдсэнгүй. Үзэгчдийн хашгираан л үлдэж, эхэн хуучин балтоотой мануухай. Жэйн жижигхэн тэнийг янхан мэт санагдлаа. Бүх зүйл дууссан. Тэр бүр ялж Макроас, Стивенс, Бейкер гурвыг дийлсэн ч бүх зүйл дууссан. Тэр хизээч гэртээ эргэж очихгүй. Гаррет уйллаа. Хүлэн гуйвч тэр унав. Зам хүйтэн тэгээд түүнийг өөртөө асар хүчтэйгээр татаж байлаа. Тэр босох гэж тэгчилсээр хоёр торгуул авлаа. Арай хин босч урагш хазханан явлаа. Тэгээд бусдыгаа гүйцэхэд тэд дуугүй зам тавьж өг. Макроас, Стивенс хоёр зэрэгцэн наалдах шахам явна. Гинэт Гарретэд тэр хоёр өөрийг нь алах гэж байна хэмээн бодогдов. Түрүүн нь Баркович Ренкийг алсан шиг. Тэд энэ тухай яриагүй. Гэхдээ Гаррет мэдэж байна. Тэр тиймч тэнэг хүн биш шүү. Гэхдээ л тэр Макроас, Стивенс хоёртой хамт явахыг хүсэж байлаа. Тэгээд хамт өгөхийг. Тэд ухаангүй солиорлын дээд зэг хорвоогийн бүх инээ таниад уйлаа майлааныг өөртөө шингээсэн Бостон хүртэл 80 км зоригтой явцгаа залуусаа та нар чадна гэсэн бичгтээ рекламын самбарын дэргэдүүр өнгөрөв. Бостон. Энэ үг ерөөсөө үлгэр домгийн итгмээргүй мэт сонсогдно. Тэд бараг 700 км явжээ. Бейкер дахин хажууд нь ирлээ. Гаррет юу вэ?
Бид тэнд байна уу? Хаана? Гаррет, бид тэнд байна уу? Бейкер юу ярьж байгаагаа мэдэхгүй байна. Тийм ээ Арт. Бид тэнд байна. Бейкер чухам юу хэлснийг Гаррет ойлгосонгүй. Би үхэж байна Гаррет. Тийм байх. Би нэг юм чамаас гуй. Би бусдаас гуйхгүй. Бейкер бүх 100 залуус амьд яваа мэт замыг 2 гараа дэлгэн заалаа. Тэгээд нэгэн аимшигт хоромд үгсэн бүх залуу сүг болон хувраад замаар зэрэгцэн алхалж байх шиг Гарретэд санагджээ. Гуй л да. Бейкер мөрөн дээр нь гараа тавихад Гаррет уйллаа. Тэр өөрийгөө яаж чадсангүй. Жаахан яв Бейкер. Үгүй чадахгүй. Дараа уулзсан үстэй анд минь гэж Бейкер зөөлөн хэлв. Гаррет уйлсаар. Тэд намайг буутахыг битгий хараарай. За юу? Гаррет үг гэлж чадсангүй. Уйлсаар л байв. Тэгээд толгой төглөө. Баярлалаа. Чи жинхэнэ найз муу юм. Бейкер инээмсэглэх гэж оролдов. Гаррет 2 гараараа нүрээ дараад холдон явлаа. Тэр уйлж бүх биеийн чичрэн энэ удаа бүхнээс хүнд байлаа. Гэхдээ л тэр буу тасхийг сонслоо. 18 дугаар бүлэг. Энэ жилийн аялал дуусныг мэдэгдэе. Ноёд хадагтай нараа. Джентльменүүд, ялагчид баяр хүргэцгээнүү. Ерөнхий. Тэд Бостонд 65 км ойртжээ. Бидэнд юу ч юм ярьж өгөөч Гаррет гэж Стивенс гуйв. Энэ бүхнээс жаахан ч гэсэн сатаарах юм яриач. Стивенс аимшигтай хөгшөрсөн мэт харагдана. Стивенс хөгшин өвгөн болжээ. Тэгээч гэж бас л аимшигтай харагдах Макгрейс хэллээ. Гоё юм яриач. Гаррет тэр хоёрыг тэнэг юм шиг ээлжлэн харж юу гуйгаад байгааг нь ойлгохгүй явлаа. Тэр тэнгэрээс газар бууж бүх өвчин шанал нь эргэн иржээ. Тэр нүдэ анив. Тэгээд нүдэ нээхэд хорвоо хоёр харагдаж фокустаа эргэж орохгүй байлаа. За тэгье гэж Гаррет хэллээ. Макгрейс алга таших айдав. Тэр 3 торгуультай. Гаррет 1 торгуультай. Харин Стивенс 1 ч торгуульгүй явна. Эрт үрдийн цагт хүүхдүүдээ үлгэр сонсох уу гэж Стивенс дуугарав. Макгрейс инээ талдлаа. Сонсох юм уу үгүй юу гэж Гаррет гомдсон шинжтэй хэлв. Стивенс Гарреттэй мөргөлдөж тэр хоёр торгуул авав. Аргүйгээс үлгэртэн дээр үсттэй. Энд чи үлгэр биш. Байгаагүй бүхнийг үлгэр гэж болохгүй. Яагаад гэвэл чи тэгээд ярих юм уу үгүй юу гэж Макгрейс асуув. Эрт урдын цагт цагаан хүлэг баатар амьдардаг байжээ. Тэгээд тэр нэг удаа алхасаар шидэт ойд орчхож гин. Хүлэг баатрууд морьтой явдаг гэж Стивенс хэлв. Ойд орж ирээд тэр хачин сони юмтай тааралджээ. Тэр гоблинуудыг ялж трол нартай байлдаж бүх хувилан чоныг устгаж гин. Тэгээд хааны ордонд ирж алдартай хөөрхөн Гвиндолин гүнжийн гарыг хаан эцгээс нь гуйж гин. Макгрейс инээ талдлаа. Харин хаан цагаан хүлэг баатрыг муу хүнгээд охиноо өгөхөөс татгалзжээ. Гэвч хөөрхөн гүнж хүлэг баатарт хайртай болоод хэрв суухгүй бол түүнтэй оргоно гэж аавдаа хэлжээ. Гаррет унтаж эхэллээ. Үзэгчдийн шууган нэг чангарч нэг намдна. Дараа нь арайхийн сэргэв. Макгрейс толгоогоо унжуулаад цохор мэт нойрон дундаа үзэгчдийн зүг явж байлаа. Пит гэж Гаррет хашгирлаа. Хөөе, Пит. Түүнийг орх
гэж Стивенс хэлв. Баатар болж маяглах хэрэггүй. Хошног минь дуугүй вэ? Гаррет Макуресийг гүйцэн очиж мөрөн дээрээс нь барьж авлаа. Макурес түүнийг хараад нойромгоор инээмсэглэв. Хэрэггүй рээ. Амрах цаг ирлээ. Гарретийг аимшиг харуусал зэрэг эзэмджээ. Хэрэггүй. Пит, хэрэггүй. Макурес инээмсэглэж толгой сэгсрэв. Тэр замын хажууд хөлөө завлан суулаа. Хазар дээрх сорвинд харанхуйд зайрна. Хэрэггүй. Пит, хэрэггүй. Гаррет хашгирлаа. Тэр Макуресийг өргөн босгох гэсэн боловч даасангүй. Их турсан ч Макурес хүнд ажээ. Хоёр цэрэг Макуресийг сух татан өндийлгэж замын хажууд аваачлаа. Тэгээд бууга өргөцгөв. Болооч! Гаррет хашгирлаа. Намайг бууд! Хариуд нь түүнд 3 дахь торгуул өглөө. Макурес нүдэн нэн Гарретийг хараад дахин инээмсэглэв. Дараа нь 2 карбин зэрэг тасхив. Гарретийн хөл нь өөрөө явсаар зам дээр гарав. Явъя гэж Стивенс хэлээд инээмсэглэв. Түүнд одоо юугаач туслахгүй. Гаррет түүнийг заналтайгаар ширтэв. Би чиний чад хийхийг харнаа гайгүй. Харж л вэ гэд Стивенс мөрөө хавчив. Орой 8 цаг болоход тэд Дэнүрийг өнгөрч явлаа. Одоо л Гаррет бүхнийг ойлгох шиг боллоо. Тэр Стивенсийг ялж чадахгүй. Тэр энэ тухай дэндүү их бодож авчээ. Макурес, Бейкер, Абрахам нар бодохгүй зүгээр л явж байсан. Энэ бүхэн жирийн юм шиг. Үнэхээрч амьдралд үхлээс өөр хамгийн жирийн юу байдаг юм бэ? Тэр урагш нүдэн бүлтээч эрүүн унжин бороо сүрэн алхална. Хормын төдий тэр урд нь хэн нэгэн танил хүн яваг харах шиг болсон ч жухам хин гэдгийг нь харж амтсангүй. Тийм. Энд чинь Стивенс шүү дээ. Гаррет алхаагаа хурдсхан түүнийг гүйцэн очиж мөрөнд нь гараа хүргэлээ. Стивенс эргэж харахад Гаррет түүний аврах том хараагүй нүдийг олж харав. Дараа нь Стивенс түүнийг таньж цамцнаас нь зуурч авлаа. Үзэгчид дургүйцэн ашиглалцсан боловч энэ нь хөөрхий Стивенсийн эцсийн амьд үлдэх гэсэн аргаа барсан орлого гэдгийг Гаррет ойлгож. Гаррет гэж Стивенс сөнгөтөн хашгираад өнхрөн унлаа. Үзэгчдийн орлон шугаан дээд зэгтээ тулж нурж байгаа уулын дуу чимээ мэт болжээ. Хэрв Гаррет энэ дуу шугааныг сонсож байсан бол тэр нь өөрийг нь алах байсан. Аз болоход тэр шуугаанд анхаарлаа огтхон чандуулахаа болжээ. Тэр өөрийн хоолойноос өөр юу ч сонсгоо болчихж. Стивенс гэж Гаррет хашгираад залууг татан босгохыг оролдов. Стивенс урдын адил түүнийг ширтвч нүднээс нь айдас арилж одоо тэр амгалан тайван болжээ. Толгой нь арагш савлав. Тэр үхсэн байлаа. Гаррет босч урагш явлаа. Дуу шугаан газраар нэг нүргэлж тэнгэрт пуужингууд зай завсаргүй хөөрч тесэрч дэлбэрч эхэллээ. Урдхан талд нь жип зогсож сигналдав. Тэнийг минь замаас гараач гэж Гаррет бодлоо. Чамайг буутчихна. Жипэнд ерөнхий зогсно. Тэр гараа өргөжээ. Ерөнхий ялагчийн анхны хүслийг сонсож дорн биелүүлэхэд бэлэн байна. Хүссэн бүхнийг нь Гарретийн ард өгчихсөн Стивенсийг буудаад гэлгэр утанд хийж машинд очиж байна. Одоо Гаррет зам дээр ганцаар үлджээ. Түүний урдаас ерөнхий инээмсэглэн ирж явна. Гаррет урагш улам хурдан явлаа. Түүний урд хард өрснүүд сөмөлзөн.
Эд чинь хэм бэлээ? Барков ч юу? Коли Паркер уу? Перси юу? Гарет хэмээн үзэгчид чих дүлэрэн морилдож эхэллээ. Зургийн аппарат, фотокамеруудын гэрлээс нүд гэлбэн. Скрам уу? Дэвидсон уу? Грибл ч юм уу? Хэн нэгэн мөрөн дээр нь гараа тавихад Гарет зочин дав хийж гарыг нь авч буулгав. Хар түс урд нь замаар явж араасаа дуудаж байна. Явах газар яагаад ч үгүй. Цаашаа маш их явна шүү дээ. Гарет хар түсний араас явж байлаа. Тэгээд дахин мөрөн дээр нь хэн нэгэн гараа тавихад Гарет эцсийн хүчээ шавхан гуйлээ. Та бүхэндээ аимшигын зохиолын хаан Стивен Кингийн Өвлийн аялал хэмээх энэхүү гайхалтай бүтээлийг бүрэн уншиж толилууллаа. Та бүхэн бидэнтэй хамт байж адал явдал аимшигын зохиолуудыг үргэлжлүүлэн сонсохыг хүсвэл лайк дарж, subscribe хийгээрэй. Баярлалаа. Бас дахин баярлалаа.